Шинэ өглөө бүрийг бидэнтэй хамт өгдөг Mobicom корпорац үүсгэн байгуулагдаад 20 жилиг үджээ. Энэ бол Монгол орны хөгжлийн төлөө ирээдүйнхээ сурч боловсрох үйлсэд шинийг санаачлан хэрэгжүүлсэн он жилүүд байсан юм. Mobicom корпорац нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхэд ирээдүйнхээ төлөө олон төслийг хэрэгжүүлсэн. Тэдний дундаас хамрах хүрээ хүртээмжээр нь авч үзвэл анхны томоохон төсөл нь хотын захын дүүргийн 12 сургуулийн 3334 сурагчийг хамруулсан үдийн цай хөтөлбөр байсан юм. Уг төслийн үр дүнд сурагчдын сурах идэвх чармайлт нэмэгдэж хичээл таслалт 100% арилсан бөгөөд тухайн үеийн засгийн газар төслийн үр дүнг судалсны үндсэн дээр улс орон даяар хэрэгжүүлж өнөөдөр ч гэсэн үргэлжилсээр байгаа билээ. Мөн түүнчлэн 2010 онд Моби тэмүүлэл хөтөлбөрөөр дамжуулан хот орон нутгийн 30 гаруй сургуульд иж бүрэн компьютерчсан танхим байгуулж цахим ертөнцийн гавцыг нээж байлаа. Харин сүүлийн жилүүдэд хүүхдийн эрүүл аюулгүй орчинд сурах нөхцөлийг сайжруулах үйлсэд хувь нэмрээ оруулах үүднээс ариун цэвэр эрүүл ахуйн байгууламж төслийг санаачилсан нь өнөөдөр олон эцэг эхчүүд сургууль хүмүүжүүлэгчдийн сайшаалыг хүртээд байна. 2013 онд бидний санаачилсан зүрх бүхний төлөө зорилттой хөтөлбөр маань өдгөө үр дүнгээ өгч сургууль завсардсан хүүхэд багчууд Улаанчулуутын асрамжийн сургуульд эрдмийн дуу сонсож байна. Хүүхдийн тусламжийн утас 108. Энэхүү утас 24 цагийн турш нээлттэй байж олон хүүхдийг аюул осолд өртгөөс сэргийлж тэдэнд тусламж зөвлөгөө өгөх зорилготой бөгөөд төсөл хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн онд 4000 гаруй халуун дуудлага ирж нийгмийн халамжийн газар болон нийслэлийн цагдаатай хамтран ажилласны үр дүнд олон хүүхдийг болзошгүй аюулаас хамгаалж чадсан юм. Бидний ирээдүйн төлөө санаачлан дэлгэрүүлж буй сайн үйлс бүхэн үргэлжилсээр Mobicom